Онлайнаар e-commerce dropshipping хийдэг бараа худалдаалдаг хүмүүсийн шүдний өвчин юу гэдгийг бол би шууд хэлээ. Тэр юу вэ гэхээр чатанд хариулна гэдэг бүр ядаргаатай ажилладаг. Юу юм бэ гэхээр хүн болгоны түгээмэл орж ирдэг. Нэмэгднийг дэлгэрэнгүй мэдээлэл авъя, үн хийдвэ, хүргэлт хийдвэ тэ. Энэ мэдээллүүдийг тэгэл байнгын давтагж орж ирдэг. Нэг мэтгэж чи чатанда 5-6 цаг өдөрт суудсан байдаг. Тэрний орон чи гэрийнхэнтэйгээ тухтай цаг өнгөрөөгөөд өөрөө захиалгуудаа өөрөө чи шууд автоматар орж ирээд тэгээд явахыг хүсдэг тийм. Үгүй бол над шиг хэдэн ажил 5-6 ажилчтай зөвхөн чатанд хариулаад онлайн сторууд дээр зэрэг явуулдаг учраас тэгвэл одооноос эхлээд ажилч байх шаардлагагүй өөрөө ч чатанда тэгж хариулаад байх ямар шаардлагагүйгээр шинэ түүл гарч ирлээ. Энэ өөрөө одоо нэг ChatGPT, Claude, N8N агентууд энэ төр ерөөсөө биш. Эсвэргээрээ Meta-гийн өөрөөс нь гаргаж ирж байгаа өчигдөрхөн буюу 6 сарын 3-нд шинээр roll out хийгээд гарч ирсэн юм агент байгаа юм. Meta-гийн өөрийнх нь for free 100% for free 100% үнэгүй. Юу вэ гэхээр таад маань Meta Business Agent гэдэг би таад одоо дэлгэрэнгүй бүгдийн сайн тайлбарлаад өгье. Энэ юу вэ гэхээр таад маань энийг ашиглаад өөрийнхөө бизнес дээр шууд 24/7 customized шууд бүх хүмүүстэйгээ чат бичиж байгаа ямар л хүн рүү тэр дор шууд хариугаа өгвөл хүн үн гэж асуувал тэр шин явуулаад үн гэснээсээ тийм үү энэ түүлийг яад юм бол тэрэн дээр нь дэлгэрэнгүй мэдээллийг өгөөд тэгээд дээрэс нь окей за тэгвэл захиалга яаж хийх вэ? Захиалга хийх тэр зааврыг нөгөөд тэгээд захиалгыг аваа чатаараа 24/7 чи чатанд хариулаад ах шаардлагагүй. Ийм зүйл Meta-гаас гарч ирсэн байна. Тийм учраас хэдүүлээд тэгвэл яг яаж хийх вэ гэдгийг одоо энэ бичлэгээрээ ороод явцгаая. За, it is my great honor гэдэг шүү дээ. Окей, за өчигдөрхөн шинэд юу гарч ирсэн? Meta Business Agent гарч ирсэн. Тэгээд нэлээд их судалгаа хийж аваад өөрөө бүх бизнесүүдээр бас турш үзээ. Тэгээд like there's no need for me to do anything else. Одоо өөр хүмүүсийг ажилуулаад тэгээ би өөрөө хэдэн цагийг яваад ялангуяа одоо би чинь айгүй олон сурагчтай өөрөө ч гэсэн юм хүмүүстээ явуулдаг учраас I know how much of a pain in the ass it is. Ямар их одоо ядаргаатай цаг үрдэг те тэрийг нь мэдж байгаа учраас та нэг нь илүү амархан байдлаар яг яаж чиний амьдралыг амархан болгох вэ гэдэг би сайхан тайлбарлаад өгье. Бүгд англи дээр гарч ирсэн хангалттай мэдээлэл өгөөс интернет дээр ерөөсөө байхгүй. YouTube-ээр хайгаад ерөөсөө мэдээлэл гарч ирэхгүй. Яа гэм ихээр 6 сарын 3 буюу өчигдөр гарсан. Одоо ч гэсэн Америкт баг өчигдөр болж байгаа 6 сарын 3 болж байгаа. За тэгэхээр үндсэндээ таадтай би маш их мэдээллийг маш ихтер нь явуулж байгаа. Тэгээд явандаа болохоор энэ илүү томроод тэгээд жоохон paid program буюу төлбөртэй болж магадгүй гэсэн. Гэхдээ одоохондоо тийм ерөөсөө алга байна. Тэгээд дээрэс нь юу ихэнхдээ юу байдаг вэ гэхээр America first буюу Америк дээр тулгуурлаж явдаг бол одоо болохоор Монгол дээр би болж ийн болохгүй нэг бүгдийг нь үзэж чинь everything works. Бүгд болж байна. So it's good. Very good. За тэгэхээр би таадыг яаж одоо хийх юм бэ гэдгийг нь сайн тайлбарлаад. За таад маань бол би юуг бодож байгаа гэхээр одоо миний хичээл дээр скул дээр таад маань үзэж байна эсвэл YouTube-ээс үзэж байна мэдэхгүй байна. Аль хэдийн пэйжээ үүсгэсэн юмнуудад одоо бараанууд чинь бэлэн байгаа гэж бодоод хамгийн сүүлийн буюу AI automation хэсгээр одоо хэдүүлээ явж байгаа буюу хэмэл оюухан нэг автоматжуулаад явж байгаа. Ихэнх хүмүүс одоо нөгөө нэг ChatGPT-гээр ч юм уу эсвэл Claude-оор ч юм уу юмнуудаа яваад мөнгө төлөө тэгээ явж байгаа л одоо тэгээд шаардлагагүй яг Meta-гаас нь одоо эн чинь Meta-гийнх нь өөрийнх нь integrated AI буюу хэмэл оюухан учраас чамд одоо malfunction malware буюу буруу юм оруулж чиний одоо аккаунт чинь flag даад унтраачих тийм боломж багтай учраас энийг хэрэглэх нь бүр маш том давуу тал гэж бодлоо юм. За окей. За хэдүүлээ болонгууд эхлээд Meta Business Agent гэдээ ороод үзсэн. За Meta Business Agent гэдэг тэнгуут хэдүүлээ ийшээ шууд орчин. За тэнгуутээ манайд энэ дээр join тэгвэл яг хэрхэн явах вэ гэд тэрэн дээр одоо дараад орчин. Би болонгууд гүйлгэж байгаа where is here. За here дээр нь дараад тэгээ орсон. За here дээр нь дараад тэгээ оронгууд таад маань эсвэл зөвхөн шууд Meta Facebook.com business тэнгууд AI conversation гэсэн ингээ оронгуудаа start now дээр наа. За тэгээд ингээ дараад оронгууд эхлээд ad руу ингээ орж байгаа. Look at everything. Надаа амар их одоо everything is so messy. Миний хийж байгаа амар messy юунууд харагдчих магадгүй. Окей. За тэнгуүтээ хэдүүлээ энэ дэр нь эхлээд дараад оронгууд за business agent гэж харагдаж байгаа тийм үү. За хэдүүлээ болонгууд одоо web гэсэн юм Монгол болгоод арай байхгүй байгаа. За тэгэхээр Messenger угаасаа хангалттай. Энд чинь одоо Meta ч өөрөө Facebook, Instagram тэгээд WhatsApp гурыг эзэн шүү дээ тийм. Тэгэхээр энэ гурыг ерөнхийдөө үндсэндээ гаргаж байгаа зүйл нь бол энэ мөн. За тэгээд энэ дээр яах юм бэ гэхээр таад маань Messenger шууд get started гэж холбочихно. Окей, get started гэдэгтээ орлоо. Тэнгүүд одоо яг аль пэйж дээр явуулах гэдгийг таад энэ дээрээс би ч одоо 7-8 store зэрэг явуулдаг хүн. Миний ажлыг би ч өөрөө амар олон ажилчтай байсан. Тэгээд одоо ажилчтай бүгдийг нь гаргах болж байна. Яагаад юм бэ гэхээр нэг бодлороо ажилчдыг заримдаа
тэр доор нь шууд хариулахгүй тийм гарна хүндэл хэмжинтэй. Тэрэн дээр нь бол ямар ч одоо асуудал гарахгүй боллоо. Тэгэхээр та одоо яаж нэг setup хийх үүдээ сайхан тайлбарлаад байгаа. За би та хүн болгоно намайг одоо Charm brand явуулдаг гэдгийг мэднэ. 10 хэдэн мянган дагагчтай байж байгаа. Тэрийг би Broken Empire болгосон. Одоо шинээр пэйж үсгээ тэгээ явж байгаа. Таад маань шууд миний Charm руу ороод харж болно. За тэнгууд ийшээ та яг шууд direct хийгээд оруулчин заяа. За одоо энэ дээр таад маань нэг яаж тоглолт хийгээд яаж явж болох юм бэ гэвэл энэ дээр болонгууд таад шууд хов хоосноос эхэлнэ заяа. Таад энэ дээр add your product. За эндээс нэхлээ би таад бүгдийг сайн харуулдаг. За add your product гэнгүүтээ таад маань яах юм бэ гэхээр үндсэндээ энэ дээрээсээ та өөрсдийнхөө бараануудыг линкийг нь тавьчин заяа. За өөртөө та барааныхаа линкийг нь тавьчих буюу бараанаа та вебсайтаар зардаг нь вебсайтаар зардаггүй нь би бүгдийг энэ дээр сайхан тайлбарлаад байна. Вебсайтаар зардаггүй байлаа гэж үү. Зөвхөн шүү чатаар бол чатараа л юу юмудаа явуулдаг явуулчин заяа. Вебсайтаар явуулдаг бол линкээ тавьчин. За яах юм бэ гэхээр add your product гэнгүүтээ энэ дээр нь барааныхаа юуг нь тавьчин. Юуг нь линкийг нь тавьчин заяа. Бишээ зургийг нь тавьчин энэ дээр. За энэ дээр миний энэ орцсон мод одоо жишээл Charm зул орцсон. За тэнгуүтээ Charm зул гэдгийг энэ дээр монголоор нь ингээд биччихэн заяа Charm зул. Үнийг нь хэд юм бэ гэдгийг нь төгрөгний юугаа өөрсдөө энэ дээр тавиад 69,000 бол 69,000 хэд бол хэд гэдэг. Тэнгуүтээ энэ дээрээс нь барааныхаа description буюу барааныхаа дэлгэрэнгүй мэдээллийг энэ дээр ингээд тавьчихсан заяа. Тэгээд та шууд захиалгаар бол энэ дээр нэг тавиараад гэвчлэн шууд тэрийг биччихэн. Одоо жишээл би аль хэдийн хийц байгаа та тааруулъя заяа. За одоо жишээл ийш edit хийгээд оръё. За ийшээ одоо Charm зулт руу орлоо. 65,000 төгрөг зураг нь орсон байгаа. Дахиад нэмээ зурагнууд тавьж болно. Your choice чиний сонголт. За тэнгуүтээ энэ дээр нь болонгууд за ийм барааны онцлогтой байна. Захиалга нь материал нь ийм байгаа. Тэгээ 24 цагийн дотор очино. Ороод шууд захиална эсвэл шууд юу чадварчаа захиалгаа өгөөрэй. Bam done. Орцсон. Бараануудаа бүгдийг энэ дээр тавьчих. Окей, good. За бараанууд ямар ч ихлэ орчлоо. За тэнгуүтээ энэ дээр нь болонгууд price list гэдэг. Энэ дээр яг миний яг харснаар яг илүү хэрэгтэй юмнууд бол байхгүй байсан. So don't need to worry about it as much. Oh no. Oh no. Where did it go? Where did it go? Okay, there it is. За тэнгуүтээ хэдүүлээ болонгууд ийшээгээ орлоо. Where did it go? Oh my god. Your info instructions. За home руугаа оронгуудаа хэдүүлээ эхнээс нэхлээ бүгдийг нь яваад хийгээд явуулсан заяа. Give me 1 second. I'm gonna find this. Don't worry about it. Санаа зовх хэрэггүй. За хэдүүлээ your info руу ороод заяа. Тэгэхээр ийшээ ороод. Тэнгуүтээ би буцаад home руу ороод таа. I'm gonna show you guys. Don't worry. За хэдүүлээ ямар ч барааныхаа юуг оруулсан байгаа. Price list нь сая энэ дээр байсан. Нэг price list-ийг та энэ дээр оруулах шүү нэрэ. За price list нь юу юм бэ гэхээр та дээшгээ орлоо. Price list руу орлоо. Тэгвэл add text дооштой. Add text дээр болонгоо та барааныхаа үндсэн үнийг нь бүгдийг энэ дээр бичиж болно. Энэ дээр бас айгүй сонирхолтой юмнууд байна. Энэ нь юу юм бэ гэхээр за чи юу даганц бараа зарчиж болно. Эсвэл бараа жил Google Sheets дээр зарчиж болно. Эсвэл өөр юм хийдэг байлаа те. Өөр дэлгэрэнгүй мэдээллийг яаж оруулах вэ гэхээр чи энэ дээр одоо жишээлбэл юу зургнууд ч вэ нөө Google Drive энтертэйгээ холбогдож болно заяа. Одоо чи барааны үндсийг дэлгэрэнгүй мэдээллingүүдтэй чиний бүтэн зураг дотор бүгдийг нь оруулсан ч юм уу те. Тийм хүмүүсудаа чи шууд энэ дээрээс нь оруулж болно гэсэн үг шүү. За тэнгуүтээ текст нэр нь болгоо за бүгд ийм үнэтэй байгаа энэ дээр нэм байгаа гэд. Тэгээ тэрийг нь тавьчихна. За тэнгуүтээ энэ дээр нь болгоо business-ийн basic info. За basic info нь болгоо за одоо ямар нэртэй брендинг, business description утасны дугаар нь юу юм, тэнгуүтээ email чи юу юм, вебсайт байгаа бол вебсайт энэ дээр нь тавьчихна те. Okay, save гэдгээ хадгалчихна гэсэн үг. За тэнгуүтээ та үндсэндээ яг дараа нь яах ёстой юм бэ гэхээр purchasing and payments боёо те. За энэ дээр нь болгоо purchasing, payment, shipping боёо. Та энэ дээр мэдээллүүд юм. За худалдаа авах link тэгвэл яг яаж худалдаа авах information боёо мэдээлэл. Мөн дээрэс нь яг ямар арга байдлаар худалдаа авалтуудаа хийх юм бэ гэдэг энэ дээр бүгдийг нь та өөрсдөө мэдээ тавьчихна. За тэгээд би энэ дээр жоохон emoji энтер тавихгүй юунууд явцсан байж магадгүй та нар хүсвэл emoji яваад өөр хөөснөрөө тавьчихна. Энэ жоохон цаг авч магадгүй. Гэхдээ энийг хийцэн багтаад маань хэдэн сар хэдэн жил жагшин те ойр орхон бизнес руу орж иж юмудаа шалгаж авах хэрэгтэй гэсэн. Ойр орхон ороод тэгээд таад маань бүтлэрнгүй мэдээллүүдээ ишээгээ ороод хараад явах боломжтой жаа. За тэгмүүдээ shipping and delivery дээр хүрээлтний хэдэн хоногийн эсвэл хэдэн цагийн тэрийн бүгдийг нь тавьчихна. За тэгмүүдээ захиалгал гэр аяг болон утасны дугаарыг өгөөрэй. Тэгээ хэрвээ promotion таад байвал 5% off гэдэг код ажиллаад 5% хэмнэлтээ авч болно шүү. Return and exchange боёо. Хэрвээ юу та return боёо буцаах тийм policy байвал энэ дээр
policy буюу мэдээлэл энэ дээр тавьчих болно гэсэн. Окей. Cool. За энэ дээр нь ерөөдөө мэдээллүүдийн тавьчин. За тэнгуүтээ other information гэж байна. За энэ дээр нь болгоо би та дэше явж байгаа settings дээр бүр илүү дэлгэрэнгүй сайн тайлбарлаад байгаа юм. За энэ дээр нь AI instruction гэж байна. AI-да яг ямар шүү байдлаар ярих уу гэдгийг тайлбарлаад өгч байгаа. Энэ дээр нь би яванда таад илүү дэлгэрэнгүй хичээлүүд нэмэлтээр үгүйс байнга ороо явж байгаа шүү дээ. Та дээр илүү дэлгэрэнгүй яг ямар шүү байдлаар юу prompting байдлаар оруулах зүгээр гэдгийг бас тайлбарлаад өгчнө. За AI instruction дээр нь speak Mongolian with the customers in a warm and friendly way буюу үйлчлүүлэгчтэй монгол хэлээр яар гэж байгаа. Монгол хэлээр тэгээд юу нээлттэй тийм найзрахыг гоё юм ашиглаад тэгээд дээрэс нь эможиг нь тааруулсан эможиг нь ашиглаад тэгээд юу гэдэг AI дээр нэгдээд зааврыг нь өгчөж байгаа. За тэнгуүтээ өөрөөс дэлгэрэнгүй мэдээлэл нь чарам бүгд ямар материалаар түгээмэл ирсэн бэ гэж их ирдэг асуулт нь энэ байна. Тэгвэл S925 ингээд бичлээ. Хацгийн дангаар нааж болох уу? Дангаар зарагддаггүй байгаамаа багцуудаараа ингээд гардыг шүү гэмчлэн түгээмэл энэ төр ирдэг асуултууд энэ дээр нь бас ерөөдөө other info гэдэг энэ дээр нь тавьчихж байгаа юм. Мөн дээрээс нь танай AI чинь ухаантай учраас нэмэлтээр чи юмнууд тавьчихгууд тэрийг илүү дэлгэрэнгүй бас тавиад явчих болно гэсэн. За би нөгөө Google Drive-ээр ярьчихсан юм уу? Та маань Google Drive-ийнхаа илүү дэлгэрэнгүй мэдээллийг шууд хүмүүс рүү явуулаа. Энэ дээр дараад шууд ороод мэдээллийг аваад энэ гэж энэ дээр тавьчих болно. За тэгмүүд add info, add price list бүгдийн таад маань энэ дээр ингээд дэлгэрэнгүй тавиад явчих болно гэсэн үг шүү. За тийм ээ. За тэгвэл одоо хэдүүлээ instruction хэсэг рүү орж байгаа. За instruction одоо хэдүүлээ нэг нь явнаа. За яаж явах вэ гэхээр за collect customer information. За энэ дээр би яаж байгаа юм бэ гэхээр хэрвээ та өөр юм хийдэг байсан бол одоо жишээлбэл онлайнаар бараа зардаг биш дижиталаар одоо юм заардаг ч юм уу тиймэрхүү бол арай өөр лид нь явдаг. Гэхдээ би таад яг яаж болох вэ гэхээр энэ дээр шууд оронгуудаа за та аль барыг сонирхож байна вэ? Би энэ дээр алийг сонгосмоор гэхээр ask for info to find and connect with potential customers гэдгийг эндээс нь сонгоод тэнгуүтээр алийг сонирхож байна та захиал сонирхож байгаа шууд иш дараад ороод захиалгаа өөрөө эсвэл таад маань энэ дээр нэмээд шууд юу гэрийн хаяг мөн дээрээс нь утасны хадугаарыг үлдээгээд та шууд захиалгаа хийгээрэй. Мөн дээрээс нь таад маань юу гэж болно шууд дансны хадугаарыг энэ дээр тавьчих болно заа. Окей тэгээ явчих. Тэгвэл when to collect boy хизээ энийг явуулах юм бэ? Хизээ энийг нь явуулах юм гэхээр when the customer shows product in a product interest in a product or service boy хэрвээ customer boy үйлчлүүлэгч нь одоо сонирхол үзүүлвэл тэрний юу юм бэ гэхээр бараан дээр чинь нөгөө нэг явсан юм дээр чи дартагсан ч юу эсвэл юу үнэ гэж асуудаг ч юм уу тиймэрхүү үед энэ дээр нэг явуулна. Эсвэл чи эднэрийг сонирхоод add custom ч юм уу custom гэдэг нь л яг ямар үед яг ямар trigger эхлэнгүүд чи хийх гэдэг энэ дээр тавьчих болно заа. Окей за энийг нь яварс тэгээд save хийж та энэ дээр бас нэмээд дэлгэрэнгүй мэдээллийг утасны дугаартай шүү холбогдохол энэ дээр нь саяныхтай нэмээд тавьчих болно. Add collect leads instruction энэ дээр зөндөө юмнууд таад хийх боломжтой. Би гэхдээ яг нөгөө нэг easy болон ойлгох гэс хийх байдлаа таад нэг нь харуулж байгаа. За хүмүүс одоо collect customer information to complete or customize an order гэж байгаа. Энэ нь юу юм бэ гэхээр захиалга ерөнхийдөө хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэл авчлаа. За тэгвэл яг захиалгаа хий гэж байгаа хүмүүс нь болонгууд за та захиалсан эсвэл захиалга утасны дугаар эсвэл гэрээ аягаа явуулна уу гэдэг энэ дэр нэг хийж байгаа. Cool, very nice, very nice. Okay, за дараачих нь tone of voice гэж байна. За tone of voice нь болонгууд voice-ных нь өнгөн те. Өнгөн нь болонгууд энэ дээр нь одоо feelings using apologies and empathetic expressions энэ болонгууд цаанаас надад өгсөн юм биш. Таад маань энэ дээр нэмээд speak in a friendly, warm, casual tone тэгээд respond to customers using female gendered words буюу эмэгтэй хүний юу ашигласан байдлаар нь юу ажилтаа. Энэ дээр нь таад маань шууд customize гэж нэмээд in Mongolian буюу language хэлээр нэг юм нөлөөлөлгүй те. Тэр юм copy хийлээ. Bam. You see? Save. Good shit. За шууд ингэ орчиж байна. Тэгээд нэмээд add agent and personality instructions гэдэг таад ингээд нэмээд ингэ явчих болно заа. Cool. За дараачих нь avoid certain topics. Надад янз бүрийн тэгж avoid хийгээд тах буюу зайлс хийгээд тах юмгүй топикуудын талаар бити яриараа энэ гэж байгаа. Тийм хүмүүс байхгүй. Тэгэхээр I just leave it like that. Яг ингэ үлдээчих жаа. Нөгөөх нь болгоод custom instructions буюу яг нөгөө юунда AI да за яг иймэрхүү байдлаар ярих шүү те.
тэрний юу юм бэ гэхээр when a customer asks about the price, the customer болонгод үйлчлүүлэгч нь үн асуунгууд юу delivery time болон үннийх нь мэдээллийг шууд явуул. Тэгээд утасны дугаар болон гэрийнх нь хаягийг нь шууд монгол хэл дээр асуу, тэ. Тэгээд шууд захиалгыг ерөөдөө өргөжлүүлээ явуулчих жаа. За би таад тест чат гэдэг ямар шиг байдлаар явагдгийг яг үндснийг нь одоо утгаа харуулсан зав. Тэнгүүтээ you should speak Mongolian with the customers all the time. Монголоор байнга ярьж байгаа хэрэгтэй гэдэг энэ дээр хэлж байгаа. Монголоор ямар ч асуудал явж байгаа. Тэгээ ингээд нэмээд бүх юмудаа ингээд оруулах боломжтой. За тест чат тэнгүүтээ хэдүүлээ одоо яг ямар шиг байдлаар явах нь гэдэг нь ороод харъя заяа. За settings руу хэдүүлээ оронгууд за энэ дээр нь болгоод everyone буюу хүн болгон руу хариулсан заяа. За тэнгүүтээ schedule нь буюу always available гэдгийг сонгоно. Always available буюу байнгын идэвхтэй байж гин хүмүүс чат бичих болон шууд авил. Та одоо миний зүгээр шууд charm brand clip руу ороод шууд бичээд үз. It's gonna respond to you right away. Okay? За тэнгүүтээ follow up гэдэг нь болонгууд чат бичснийхаа дараа эсвэл чат хариу бичихгүй ч юм уу тиймэрхэн болонгууд хойноос нь та зүгээр сонирхож гин үү энэ үү тэр үг гэл те. Тэр бичиж follow up гэж байна. Нэг цагийн дараа follow up хийе гэдэг энэ дээр тавьчих гэсэн. Okay? Alright, cool, very nice. За тэнгүүтээ одоо test chat руу н орлоо. Энд дээр одоо чөл хүмүүс рүү явахдаа монголоор бичлээ. Үн хэдвэ? Тэнгүүтээ дэлгэрэнгүй мэдээлэл нь. Би бүр одоо та чат харуулъя заа. Би өөрөө бүр яг туурч үзсэн. За ингэсэн аахгүй. Энэ хажууд нь явж байгаа. You see? Ингээд бүх дэлгэрэнгүй мэдээллийн зураг мурагтай ингээ гараад ирж байгаа. Very nice. За тэнгүүд яаж захиалах вэ? Яаж захиалах вэ? Хүмүүс яаж болон тэрийг нь ойлгох нь заяа. Чат нь AI хиймэл оюуханч бүр амар хатаа болж байгаа. За яаж захиалах вэ гэдэг нь одоо дэлгэрэнгүй мэдээллийг яаж захиалах нь бүгдийг энэ дээр чамд тайлбарлаач. Сайн уу манай бүтээтгүүний сонирхож байгаа бол энэ вебсайт руу ороод шууд захиалах боломжтой. Хэрвээ чатаар өгөх бол утасны дугаар гэрээ аягаа үлдээн үү. Bam. Cool. За тэгвэл би утас нь болгоод 88 blah blah blah. Хайг fucking байн зүрхтүүрэг blah 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 юу ч гэдэг. Okay, утасны дугаараад гэрээ явууллаа. Let me see. За би энэ болгоо та нөгөө юун дээр чат тест нь яваад байна. Би алидын туушаад үзсэн. Наар чинь баярлалаа таны утасны дугаар болон мэдээллийг бүгдийг тэмдэглэж авлаа. Одоо айлаад та одоо аль барыг сонирхохыг захиалахыг хүсэж байгааг хэлчихгүй таны сонголтыг хүлээж. You see it's that smart. Ийм олон сонголтуудтай байхад алийг нь сонгох гэдгийг хүртэл бүр хэлж штэ. Тэгмэд окей. За энэ дэр ийм сонголтууд байна. Let me see. Let me buy this shit. Энийг авчи. Гэрэл таарцаг 109,000 төгрөгөөр энийг захиалчих. You see? So smart. So fucking smart. Юу ажилчтай ч чи өөрөө иймэрхүү юм дэлгэрэнгүй мэдээлэл яв. Тэгвэл таны захиалгыг баталгаажууллаа. Гэрэл таарцаг нь таны утасны дугаар энэ бла 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 гэж нь ойлголоо. Одоо манай багийн гишүүн удахгүй тантай эцэслээд баталгаажуулж тэг өргөлтийн мэдээлэл өгөх болно. That's it. Чи чат матлал хүн болгоно дэлгэрэнгүй мэдээлэл бол бла бла бла. No need. Тэгээд шаардлага. Одоо миний зүгээр яг үндсэн чатан дээр би хувийнхаа аккаунтаар оронгуудаа асуугаа зүгээр чат бичсэн ингээд ороод ирж байна. You see, ажлыг чи ийм амар амархан болгоод өгч байна, хөнгөвчлөөд өгч байна. Тийм учраас таад маань энийг ашиглаад дэлгэрэнгүй мэдээлэлээ шууд бүгдийг нь аваад яваарай гэж тэгж хэлэхээр шүү. За таад маань яг өөрийнхөө бизнесийг илүү амарчлах, хөнгөвчлөх, илүү хямдхан болгох маягаар иймэрхүү мэдээллийг аваад явахыг хүсвэл би өөр гэсэн School гэсэн community-тэй мөн дээрээс нь сургалтууд давхар хажуугаар нь өөрийнхөө бизнесээр явуулдаг таад маань хэрвээ хүсвэл доорх description дээр багт линкээр ороод тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг авч болно шүү guys. If you don't want it, it's fine. Alright. Тийм байна. Тийм учраас таад маань бас subscribe хийхээ мартуу. Би таад руу илүү дэлгэрэнгүй мөн дээрээс нь илүү шинэ мэдээллүүдийг байнгын оруулаад тогтмол явж явах учраас don't miss out. Битээ оцгоо. And I'll see you guys soon.